Болгон туяа дэд даргын хувьд бол зөвхөн миний хувийн хувьд бол ботсон бодол тухайн өдрийн бодол юу байсан бэ гэхээр маш ёс зүг ажилласан. Бид нар үндсэн хуулиа мөрдөж ажиллахад үүрэгтэй. Бид нар Монгол улсын их хурлын гишүүнээр тангараг өргөхдөө үндсэн хуулийн дээр гараад авч чад бид нар тангараг өргөдөг. Аль нэг тал гэдэг зүйлийг бид нар өнөөдөр ярмаагүй байгаа юм. Нэг үлэгт. Үндсэн хуулиа бид нар хууль тогтоомжуудаа Монгол улсын их хурл тангараг өргөөд Монгол улсын төр тангараг өргөөж явж байгаа улсын хурлын гишүүд аль нэг тал гэхээсээ илүүтэй хуулийн зөрчилгүй байх тал дээр эхний ээлжинд өөрсдөө үлгэр жишээ үзүүлдэг байх ёстой. Тийм учраас тухайн үеийн эрдсэнд бол би бас орохгүй гэдгээс мэдчихсэн. Өнөөдөр бас Монгол улсын ерөнхийлөгч бол үндсэн хуулийн тал зогсож хориг тавьсан зүйл бол хууны хувьд бол гишүүний хувьд бол бас талхаж хүлээж авч байна. Яалч яахгүй нь бол үндсэн хуулийн зөрчил мөн үгүй л мөн. Дээрэс нь процессын бас нэг алдаа буюу эрдцтэй холбоотой асуудал дээр хориг тавьсан явдал байлаа. Тэгэхээр бид нар бол цаашдаа аль нэг тал гэж хандхаас илүүтэйгээр Монгол Ардын номын бүлэг 2 байтугай 20 хуваагдсан байсан. Бид нар бүх тангараг өргөсөн улсын хурлын гишүүд үндсэн хуулийнхаа талд бат зогсдог байх ёстой. Парламентын засаглалынхаа талд бат зогсдог байх ёстой. Цаашдаа аль нэгэн парламентын чуулганыг удирдах байгаа альва этгээд парламентыг сулруулах үг үсэг хилдэггүй байх ёстой. Парламентын засаглал руугаа өөрөө дайрдаггүй байх ёстой. Аль нэг талыг бүр итгхийлэн дэмжиж чичирч үндсэн хуулийг зөрчих юм үйлдэлийг цаашдаа гаргадаг байж болохгүй гэдэг юм үндсэн зарчим дээр сурамж аваасаа гэж хүсэж байгаа. Эртний асуудал ярьж байгаа бол улсын хурлын даргаыг огцруулсан бас адилхан үндсэн хууль зөрчиж байгаа асуудал биш үү? Тухайн өдөр үйлцэл хийсэн. Процессын хувьд хориг тавигдсан. Улсын хурал дээр тухайн өдөр хилцэгдсэн асуудлууд бол эрц 16-ны өдрийн эрцээр явсан. Энэ өөрөө улсын хурлын чуулганы дэгийн тухай хууль зөрчсөн гэж үзэж байгаа процессыг танилцуулсан шүү дээ. Тэгэхээр тухайн өдрийн хилцсэн бүх асуудлууд дээр жишээ нь ерөнхийлөгч өөрөө хориг тавьсан учраас ялангуяа засгийн газрын огцруулах асуудал дээр хориг тавьсан учраас улсын хурал бол Монгол улсын ерөнхийлөгчийн хоргийг хүлээж авахтаар асуудлуудыг шийдвэрлэх болов гэж харж байна. Дээрэс нь бол үндсэн хуулийн цэц 3 дахь өдөр хуралдана гэж ойлгож байгаа. За би буруу ойлгосон байж магадгүй. Гэхдээ дунд судлын хуралдаан гэж ойлгосон. Гэтэл их судлын хуралдаан гэж ахшгүй тийм. Их судлын хуралдаан хилцээд 3 дахь өдөр асуудлуудаа шийдвэрлэх тусалгээд шийдвэрлэгдэх ёстой байх. Монгол улсын ерөнхийлөгч үндсэн хуулийн цэцгийн их судлын хуралдааныг хүлээгээд чимээгүй байж болох эрх байснаггүй л байсан. Нэг үгэлэхэд. Гэхдээ өнөөдөр Монгол улсын ерөнхийлөгч үндсэн хуулийнхаа талд ингэж хориг тавьж байгаа бол үнэхээр Монгол улсын үндсэн хуулийг хамгаалж байгаа төгс хэлбэр юм болов уу гэж харж байна. Таны хувьд алин дээр ч гарын үсэг зураагүй гэж юм жаа. Сүүлийн өдөр улсын хурлын даргаыг огцруулах гарын үсэг зурсан гэсэн. Энэ дээр ямар нэгэн та ташаа мэдээлэл харсан байна. Би ямар ч гар үсэг зураагүй. Энд дээр зур гар үсэг зураагүй. Тэр өдрийн бүх тогтоолт хориг тавьсан дараа улсын хурлын даргаыг огцруулсан. Би нөгөө хэвлэлийн мэдээлэл харсан. Монгол Улсын засгийн газрыг ерөнхий сайд гомжовын зам шатрыг огцруулсан асуудал дээр бүхэлд нь хориг тавьсан гэж ойлгосон. Амралтын дээр гэж ойлгоогүй. Өнөөдөр шийдвэрлэн гэж байна. Одоо тэгэл эцсийн хүртэл ямар ч байсан энэ бүлгийн асуудлыг бол нэг тийш нь бид нар шийдвэрлэж дуусгах ёстой. Бид нар үндсэн зарчмаа барих ёстой. Үндсэн хууль бол зарчим тодорхойлдог. Гэхдээ 43-ийн 1 дээр 1992 оноос хойш мөрдөгдсөн үндсэн хуулийг 2019 онд нэмэлт өөрчлөлт хийхдээ 43-ийн 1, 43-ийн 2 гэдэг 1992 оноос хойш явж байсан 5 заалтыг 2 л болгосон байхгүй. 4-ний 1 нь огцруулах саналыг өргөн байрна. Уг саналыг гэж байгаа шүү. Нийт гишүүдийн. Тэгэхээр уг саналыг гэдэг томьёоллыг огт авч үзэхгүйгээр төрийн байгуулалтын байнгын орооны санал дүгнэлтээр өөрсдийнх нь яриад байгаа улсын хурлын чуулганы дэгийн тухай хуулийн 101-ийн 2, 101-ийн 3-тай холбоотой асуудал бол процесс зааж байгаа. Тэ? Томьёол. Энэ дээр бол зөвхөн байнгын хорооны санал дүгнэлтийг сонсож гэдэг л үг байгаа. Үндэслэж гэдэг үг үсэг бол байхгүй. Тийм учраас би нийт улсын хурлын гишүүдтэй бас уриалахад бид нар үндсэн хуулийнхаа тал зогсох ёстой. Аль нэгэн тал гэж туйлшрахаас илүүтэй энэ улс их орон ард түмэн тусгаар тогтнол аюулгүй байдалтай холбоотой асуудал дээр бол хамгийн бат чанга зогсох ёстой хүмүүс бол улсын хурлын гишүүд.